Сайн байцгаана уу? iOS 15.3-ны өчигдрөөр өөрөөр гарсан. За тэгээд iPhone 13 дээр хэмжээ нь бол 106 GB дээр ирсэн байна. За тэгээд хуучны iPhone-ууд дээр бол хэмжээ нь бол ялмаагүй бага ирдэг. За тэгээд шинэ iPhone-ууд дээр бол одоо ялмаагүй бас арай хэмжээтэйгээр одоо орж ирдэг байгаа. За тэгээд хэдүүлээ бичлэгээрээ яг ямар өөр шинжилс нэмэгдсэн байна харцгаая. За тэгээд энэ яг iOS 15.3-ныгээд 2 зэгтэй апдейт учраас одоо үндсэн шууд одоо нүдэнд харагдах зуржилт бол байхгүй. За тэгээд одоо жишээ нь 15.3 ч юм 15.2 дээр шиг чухал том өөрчлөлтүүд бас байхгүй гэсэн үг ээ. За тэгээд энэ апдейтны яг хамгийн хэлсэн зүйл нь яг юу вэ гэхээр одоо security update буюу эсвэл яг жижиг bug fix орсон байгаа. За хамгийн ихнийх нь bug fix нь яг юу хэлсэн бэ гэхээр Braille display ингээд яг ашиглаж байхад одоо ингээд responsive болохгүйсэн. Тэрний яг юу гэсэн үг вэ гэхээр settings руу ороод одоо accessibility, voice over, тэгээ Braille гэдэг оронгуудыг харагдаж байгаа. Энэ яг Braille display гэдэг уцтайгаа нэмэлт дэлгэц ашиглаж байхад ингээд ерөөсөө response буюу хариулт ерөөсөө үзүүлэхгүй байсан. Тэрний ингээд засагдсан гэж одоо хэлсэн байсан. За тэгээ дараагийнх нь яг одоо зассан зүйл нь юу гэхээр одоо документ дээр нээсэн. Тэрний юу гэхээр одоо би танарт хэлжсэн одоо гар утсан дээр чинь дефолт суудсан яг аппликейшнууд одоо бүгд WebKit ашигладаг гэж хэлжсэн. Тэгээ тэр WebKit-тэй холбогдлолтой яг одоо юм засалт одоо дахиад ингээд орсон юм байна. За тэгээд энэ документныхан дээр нь яг одоо бичээстэй байгаа. Угаасаа бүх документ дээр нь угаасаа байдаг. Тэгээд энийг зүгээр хийлгээд одоо iPhone 6S-ээс хойш iPhone-ууд, iPad Pro-гийн бүх модельүүд, iPad Air 2-оос хойш бүх модельүүд, iPad 5 дахь үеэс хойш iPad-ууд, iPad mini 4-өөс хойш iPad mini-нүүд, за тэгээд 7 дугаарын iPad-ууд дээр буюу ингээд энэ iOS 15 сах боломжтой төхөөрөмжлүүд дээр бүгд боломжтой гэсэн одоо документуудыг угаасаа бүх апдейтнууд дээр угаасаа суух боломжтой iPhone-уудыг байнга шилж авдаг байгаа. За энэ хэсгээр яг iOS 15.3-ны яг батарей нь хэр сайн юм бэ? За тэгээд одоо performance буюу одоо хурд нь хэр сайн юм бэ гэдэг одоо ярилцъя. За мэдээч хэрэг 2 зэгтэй апдейт учраас одоо жишээ нь 15.3-ыг болгоол утас чинь амар сайн батарейтай болол гинт амар хурдан болно гэсэн юм байхгүй. За тэгээд яг жоохон бүх iPhone-ыг дунджаар яг харьцуулсан одоо жишээ нь яг одоо тооныг үзүүлэлтийг хэлж өгье. iOS 15.3-тай харьцуулахад 15.3-ийн батарей дунджаар бүх iPhone дээр 0.4% сайжирсан байна. За хурдны хувьд 0.7% сайжирсан байна. За энгийн чиж одоо ямар ч хүн одоо жишээ нь жижиг өөрчлөлтийг бол одоо анзаарахгүй. За тэгээд 2 зэгтэй апдейт учраас угаасаа ийм бага хэмжээгээр л одоо жишээ нь сайжирч болно. Эсвэл одоо ийм бага хэмжээгээр эсвэл одоо доошоо буурчж болдог. За тэгээд 15.3-ийн хувьд бол одоо ямар ч байсан 0.4 болон 0.7-оор батарей болон одоо хурдны хувьд одоо өөрчлөгдсөн юм байна. За iOS 15.3-ны илүү яг апдейт хийх зүг юм уу гэж асууж байгаа. За хуучны iPhone-ууд бол iPhone 6-аас iPhone-ы анхны SE тэгээд iPhone 7 барьдаг хүмүүсийн хувьд iOS 15 руу апдейт хийж хамж байгаа iOS 14, 13 дээр үлдсэн хүмүүсийн гол угаасаа хуучныхаа үйлдвэрлэлийн системээр угаасаа үлдэх зөв хүч би угаасаа хэлдэг. За iOS 15 болгоцсон хуучны яг сайн хэлсэн iPhone дүүн байвал аль болох сүүлийн үйлдвэрлэлийн системийг угаасаа суулгах зөв болсон гэсэн үг. За харин одоо хамаагүй насжилт нь 1-ээс 3 жилийн настай iPhone-уудын хувьд юу вэ гэхээр аль болох сүүлийн үеийн iOS үйлдвэрлэлийн системээс суулгах нь зөв. За тэгээд ийм байна. За тэгээд jailbreak дээр дахиад одоо iOS 12 имжлэг дээр ярьжсэн имжлэгэн дээр дахиад ярихад хэрвээ яг одоо чи jailbreak-ийг хүсчихвэл jailbreak-ийг надтай адилхан хүлээж ивэл одоо яг одоо байгаа үйлдвэрлэлийн систем дээр үлд. За тэгээд утсаа нэг айхтар ингээд нарийн ашиглаад идэггүй амар одоо жижиг сажиг юм дээр нь анхаарал хандуулдаггүй хүн байвал угаасаа нэг jailbreak гэдэг хавгаас хэрэг байхгүй зүгээр яг үйлдвэрлэлийн систем апдейт хийгээл явж хахад одоо болноо. За миний хувийн зүгээс бол одоо ингэж л зөвлөдөг. За тэгээд угаасаа бүх бичлэгэн дээр л угаасаа би эцсийн шийдвэрийг бол одоо та гаргана гэж хэлдэг. За тэгээд ерөнхийдөө бол яг ийм байна. За тэгээд удахгүй 1 сарын дараа iOS 15 4 одоо угаасаа гарч байгаа нэлээд гоё том ганц 2 өөрчлөлт бол харагдчихсэн. За тэгээд дараа 7 хоногийн 1 дугаар 3 дахь өдөр яг iPhone 13-ийнхаа яг нэг камер тестний бичлэг орох байгаа. За тэгээд бичлэгийг үзсэнд баярлалаа. За баяртай.